За нээшмийн дороотлын цаг үед нь төрсөө бай. Наагаач. Цагийг ах ту амрах садна булаалгадаг. Инх тайван бус. Элгэн садн дотноор найрлаж цангих нь ховорхон цагт төрсөн би. Эргэх хорвоо дээр амьд үлдхийг хичээсээр настангуудынх нэг нэнд нь орсоо. Энд угаасаа цөөхөн настан байдаг. Гэвчиг найбил хийдэг насаа орхисноо хинээс ч илүү мэддэг байсаа. Гэхдээ амьд үлдсэн арга туршлага минь хүний чадамжаас хитийдхэн бий. Үхшгүй шүү дээ. Энд нь шинжлэлтийг хийж чадахгүй хүн гэж. Энд шинжлэлтийг хийж чадахгүй хүн нь хэн гэж. Бид өөсөө байхгүй юу? Энийг бид уулын хэлцдэгч гэлээд залуучуудаа огт найдаж чаддаггүй. Гэхдээ ямар сайнд үхчихээч та нар гэж найр наадамд нь хэлж явах үед. Гата юу танаа цагаас ялгаа байхгүй. То танаа цаг дээр байдаг шиг өнөөгийн залуучууд гэдэг шүүмжлэлийг сонсохоор өргөлцдөг ууралдаг жанжтын нэг байлаа. Ирж байгаа ирээдүйдээ итгэж чадахгүй. Өөрийн тухай хамгаалаж ирчгүй үгийг хэлж байжуулахгүй үгийг сугсарч байдаг. Тэрл настнуудад болгоомжлол гэдэг нь хэтэрхий хөсөөд болохгүй гэдэг нь хэтэрхийхээр бойжоод эртнийг мохоож сэтгэлдний сэвтэж байдаг чадвар суусан нь ман цагт хөвсгөл яг бэлэн болоод өөрчлөлт яг бойжоод төртийн тухтай онолдоо бойжж байгаа залуучуудаас хэн айж хэн шинжлэлтээс татгалцсан гэж бодно. Өнөө манай настангууд эмээсэл тэмүүчний талд энэ нь бага байгаа. Манай жамуухын талд энэ нь өндөр байсан. Тэгэхээр тийм өнөө гүр хаан жамууха юу туулж байгаа вэ гэвэл толгонохыг, цаг алдахыг, цалгард нь дороотхыг сураад байгаа юм а. Нөгөө нэг хөгшчүүдтэй толгонохыг сураад байгаа юм. Энэдэн өрсөлдөгч нь болсон амд нь тэмүүчний өсөлтийг нь харахаар манай жамууха цаг алдах нь дэндүү их. Яагаад гэж үү? Дайнтын цаг тийм үү? Хүүхчин дайнд аваад мордё ихээр аав та зөвлөлддөг. Ааваас нь гуйдаг давхар албатай учраас шууд хүүтэй нь харьцдаг тэмүүчнээс дэндүү дороо хөгжөөд байгаа нь л ашиггүй аюулыг нь сануулж туулалгүй туршлагыг нь хэлж байгаа настангуудаас. Тайрал настангууд миний дайсан болчоод байгаа юм л да. Жамуухын тэмүүчэнд ялагдсан гол шалтгаан шүү дээ. Тэгэхээр доктортой багахан тооны настан дэмжиж байгаа. Тэмүүчний өсөлт өнөө настнууд өөсийн соёлыг олоод авчиж байгаа юм. Өөрөнгөө
залуучуудаа хөдөлгий. Тэтг хийгэлгий, ивэ хийгэлхий. Харин манай талд яаж байна? Жамуухын талд яаж байна? Хитрхи олон настан ашиглая энэ залуучуудыг хөдөлгий. Энэ л хоёр. Яг ижилхэн цаг хугацаа ондоорсож байгаа. За би бодоодохыг хүмнэ гэж хоногийг нь алдуулж байгаа дээр өнөө хүүн бэлэн болцоод байгаад хүлэгдэж байгаа. Жамуухаа минь өрөвдөлтэй санагдсан юм а. Огомжтой юу? Мантын үеийн жамуухын талд байгаа бүх их хөгшчүүл ийм юм байхаарч яаж хувьсгалан болох юм? Эмтэй сайл эмээж бодож цааргалдаг замтай бүхний энэ зэрэгцэж байгаа үед жамуухайг хүлүүлэхгүй тулд эрчтэй Монгол улс цаашид үлдэхийн тулд өвгдүүд суддар болж хэлбэрших нь зөв байсан. Сургаалтнаас гараад үүргэхэд хориотой байсан. Бас цаг үеийн тулгалт байгаа шүү дээ. Охох нү. Цаг үеинд өөрөө өөрчлөгдөд байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тэд бүлэг тийм суддар болж сургаалаа үлдээхэд энэ суларч байгаа төрмөн засагдахын ганцхан авралтай байгаад инлээд байна. Иймээс ч өөрийн талдаа хортой байгаа учраас л өн миний нэр цустай ханхүү нэртэй болчихсон. Тамуучны талд Эрдэнэбаатруудынхан дайсан болсон бол Эртэй Баатар гээд өөрийн талдаа алдрашгүй юу? Тийм үү? Харамсалтай нь дотоодын бодлого дээр дороо туулж нэгдлээс татгалзуулж нийцлээс урвж даалт ил бодлогоор дарвалцаж байгаа нь энэ манай насныхан учраас ивээгчийн хүчгүй байгаа эд нартай ивэ ололцоод олохгүй алалцаад байгаа нь ил тод болсон маань үнэ. Ухах нү. Энэ нь өсөж байгаа эрдэнэ залуучуудын чөлөө болоод байгаа юм аа. Эднийг харин дөнгөлж амьдарч байсан настнуудынхаа хорн болоод байгаа юм шүү дээ. Манайд тэгэхээр залуучууд нь манд талархаж хөгшчүүд нь үзэн яддаг байсан. Ил болсноос нь хойш. Мэдээж яах вэ? Залуучуудад ухаан дутаж чадамж нь хоригдохын үе байлгүй л яах вэ? Бидэж тэрийг туулаад л гарсан. Туучаад л насалсан шүү дээ. Гэхдээ ямар үгийг хэлэхгүй вэ гэдгийг онгод болоогүй байгаа настан мэддэггүй юм аа. Онгод настан би юугаараа өвгөн настан эмгэн настан аян гацсэгсгэр шараас ялгаатавэ. Онгод настны үг тэр залуугийн болохын үзүүрт байдаг. Болохгүйг нь хэлвэл аюулын үзүүрт нь байдаг. Болохын л үзүүрт нь байна. Тэгвэл өвгөн настан юугаараа сайн гэж
Онгод болоогүй гүн настан юугаараа сайн гэж амьдаар туулаж жишиглэж байдаг. Амьдын насаараа сайн ч гэлээ. Болохгүй нь болгоомжлохын үндэстэй. Болох нь ашгийн суйтай байгаад байдаг юм аа. Энэ нь онгод настангаас ялгаатай. Жаахх нутаа шуураг. Ингээд нь дайтах үеийнхэнтэйгээ нөхцсөн жамуухаа минь гүр хаантын нэртэд. Тэгээд хүүтний тулаан хийх боломжтой болж байгаамаа. Хүүтний тулаан чинь энэ миний настангууд олон байгаа цагт болохгүй дайн байхгүй юу? Гүр хаан гэдэг хүүхэлдээ гүрвэлцэж тэгээд тэмүүчэнтэй эвлээд л болоо. Юун их Монгол улс, Алтан улсын тууварт монголчууд бүгд яваад алуулж өгөх тавилан. Тэгэхээр хамгийн хортой нөхцөл жамуухад байсан гэж хэлье. Хамгийн ивэлт тэнгэр нь тэмүүчэнд байсан гэж хэлье. Тэгвэл энэ гашуунд үрс маань зэрэгцэж байгаа андын тангарагт үйлс маань мөрөөсөж байгаа үрсийн талбарт хортой байдлаа хоригдох нь хэн гэж санаа. Насанд хүрсэн бидний шийдвэр шүү дээ. Настанд хүндлэгдсэн бидний шийдвэр шүү дээ. Бид итгэхийг сурах ёстой юм. Энэ залуучуудад сэтгэхийг үлдээх ёстой юм. Зөвлөхөөр дэмнэх ёстой юм. Зөөлнөр зөвшөөрөх ёстой юм. Нохомжтой юм. Иймээс жамуухаагаас 12 нас дэшег эвлэлгэрээ байгуулж өнөө атгаг санаад 10 өдөртөгчдийн тоог зөөлсөн учраас тэгэл таянгаас бусдаа. Таян хаангээд жамуухаагаас тийм ч өндөр настангууд биш. Таянгаас бусдаа. Тэр сабрагаач нь бүр баг залуу насны жанжин байхгүй юу? Хичнээн миний үед тулаанд үзэгдэж эхэлсэн ч гэсэн мантаасаа бас дүү амтан байгаа юм. Ухна уу? Хөхсөө сабрагаа таянх хөлбөлцөж нийцсэн нь жамуухаа шүү дээ. Ойролцоо ах дүүгийн тангаргаар ойлголцож чадна. Аюул занал хийлийн зам нь нийтлэх Меркүүдийн дөрвөлгийн бодлогоор 8 дотроо самралгаатай. Жанжин уухай төртөйн бодлогын хориг манааны хувьд газар нутгаа дэлж тогтворт байдал руу шилжих улс төрийн бодлогот нэг сайхан жанжин. Тэр сабрага. За татар бол нэлээд сайхан цэвэрсэж гисэн. Өгөрөвдөөсөө цэвэрсэж гисэн. Алтан улсын дайнаар аль настан болгоно цэвэрлэгдээд ард дуурн дөрвөхөд нь манчин очиж цэвэрлээ тавьчихсан юм. Ухах нөө. Дөрвөж байгаа түмний дөрвөлөг доторх настангуудыг түүх амархан байсаа. Самуун дотор тоолгон цөөн байсан юм. Иймээс ч дагуулах ардаа болгоход амархаа. Нийцэх тамир болгоход тэнцүүхэн байсан юм аа. Яах вэ тэнд байгаа настнууд гэвэл
Ууган л Тэмүүчин Жамуухад ханилах хэмжээний охинтой. Хойр орчим л настай ах мөгүүд болно. Хойр орчим л ах. Энд чинь тэм сүртэй насны зөрөө биш ээ. 30-аас дээш насны зөрөө гэдэг чинь л аим шиг байхгүй юу? Тиймээс нь ханилах ургалахын төвшөнд нь хадамтай байсан дээр шүү дээ. Хадмын дээд талд өвөө суугаад байх дэмий шүү дээ. Энэ танаа цагтана. Тийм үү? Өөрийнхөө хүүхэдчийг хүнтэй ханилсан эмхэн, өөрийнхөө охин шиг өөртөө ханилсан өвөгчүүд олон байдаг бид. Тэдний амьдралыг харахгүй юу? Нийгэмд нь яаж байна? За чи ингээд өөрөө ургуулад боддоо ташуура. Би бол нэг иймэрхүү юмыг бодвол хийлсэн. Иймдээч сургаал өв судартуудыг ихээр цуглуулж сурсан эрдмээ сургамжлахыг бус ашиглахыг санаархсагдыг цөөлсөн явдалт. Чи хизээ ирээдүйдээ итгэж үрстэй нөөлөгтэй амьдрах настан болох юм бай гэдэг үгийг зэрэгцээ хүмүүнтэйсээ асууж байна. Чин сэтгэлээсээ үрсийг тэтгэх стийг нь үлдээж чинээнд ашиглах стийг нь цөөлж хороож байсан минь ил болсон юм аа. Тэгээд л тус танхүү нэртэй болчихгүй юу? За хүүтний дан боллоо. Хуртай. Хүүтний дан боллоо. Түнжингаа олоогүй эрх мэдэлтэй цадаагүй Тэмүүчний талд байсан настангууд манай талд гарч ирвэ. Миний насны өтөл настан гэвэл нэг хүн таашаа алтан хучиртай гэд алай салбтаанууд амьдарч байгаа шүү дээ. Тэд нарыг чинь сайхан урд манагтан тавин шүү дээ. Угаасаа май Тэмүүчин идээр чэнийг алаад өгвөл ах нь чамааг аваад өгье гэж байгаа юм. Жамуухаад. То Жамуухаагаар Тэмүүчинд хэлүүлж байгаа юм. Өгшин ноёдуудаа урд нь гаргаад өгөө. Туубартан болгоод урдаа гаргаад байт. Агаач ухаар ус туулъя гэж байгаа юм. Та хоёр ч бага залуудаа хамтаар нөхцөн балагтай дайнуудыг хамтаараа дээлсэн. Энэ л ёдруудаас болоод хагцад сарнсан. Итгэлээж олж чадахгүй өдийтөө шаналгасад яаж хийж байгаа та хоёрын сэтгэл хөрж галчин онцгаагүй. Их орноо түмэн олноо сэтгэгчлэх сэтгэл чинь яг ижилхэн. Нартан сартан болоод зэрэгцэж чадна. Энх тал дээр нээцэж чадна. Хоёр ханилэг болоод л хоорондоо өгтөө суулгаад л болчихно л гэж та бай бодож байгаа юм. Тэмүү тал нь манад боочлоо. Тал нь тэнд боочлоо. Яалтч одоо эвлэж хүчилтгэн хүчтэй болох нь чухал шүү дээ. Хоёр талд нь байх ус хоорондоо дайдах ус
Эвлэрхийн гисийг олно гэдэг чинь эндээж тэндээж бодчил байгаа. Энэрэнгүй эвлэрлийн тулаанд дайн юм шүү дээ. Энэ хүүтний дайн чинь. Энийг харин жаахан томхон шиг хүрээнд хийж байгаа нь хартан ивтэн ханилэгтэн байснуудынхаа толгойг нь цөөлөж хартан бодлогын дороотлыг нь ашиглаж байгаад дотроо жаахан агуулчихсан ийм л нэг төрхтэй дайн над харагдана. Чаа хүүтний толгойн чиг боллоо. Энэ үед ч юм бэ. Бүрийн авалгааг нь нарийн тооцоолж байгаад хин хаан ямар морьтой хэдэн хөвөнийг зөлөөтэй хиний хөлгийг нь зээлдэж авсан хиний хоёрыг нь гойдож авсан гэдгийг нь мэдээд нь сууж байгаа юм да. Өөрийн талаас үххийг урдаа маш өвтэйхэн хийж байгаад гаргаад харин энд жамууха хэнийг алхаа мэдгүй сур бардамна гэдгийг нь таанаж мэдээж нь эхний зохилтыг жамуухаа л хийнэ. Байшаалнуудыг сабраага тагаа зөвлөгдөж байгаад хийсэн юм хойно. Балмагдаад ялагдаад ирэхтэн яахыг нь энэ агаач байх нь мэдгүй бол болохгүй шүү дээ. Ер нь тийм үү. Ялагдалт хүргэж яривхтай дайныг хийдэг жанжин ухаанд нарыг л хамгийн түрүүнд авлах ёстой юм шүү дээ. Залуучууд өөрсдөө уучраалж залхаг дайн яраг болохгүй нүнэ. Ухамжтай байна уу? Юу гинэ? Залуучууд энэ дайныг өөрсдөө мэдэж байхад хядлаг болохгүй гэсэн үг. Харин өвгөн ядрууд нь цэгцэлбэл яраг болно. Ёстой үнд сайр нь ухаж үрээр нь хядчихan шүү дээ. Энэ хөгшчүүд ирээдүйд Монгол хүн амьсгалахын эцэсг хоёр одоо энэ залууг эцэслэшгүй дайныг энэ хоёр залуу тогтчож магадгүй. Эмээс нь амьдын тоог л энд нь Монгол тоогоо тулалдаж байгаахийн хувьд тооцох нь тунчиг чухал. Тэгэхээр хэнийг амьд үлдээх гэвэл тийм үү. Авир догшинж гэсэн залуучууд амьд үлдвэл аяанда нэгнтэйг амар хилэлцээрээ эвгэрээгээ нэг хийгээд амьдарцгаачна. Үрээн үлдээчих нь үрчин. Үндэс Монгол маань дэлгэрч. Өтгсүүд олон амьдрах юм бол үржилгүй тэд нар чинь мөхлийн тугтангууд шүү дээ. Тийм үү? Ташуураа тэмээс би хуйлгүй хүнд дургүй. Хуйлийн мөчлөг нь хайчихсан цэвэршчингсэн хүнд дургүй гэж хэлээд байдаг юм. Иймээс нь ганц цагаан тусал шүлс хаяхгүй нүдийг нь танилцуулж байгаа юм л да. Мэнийг чинь бас шүлстэйгээ байгаа шүү. Бай чинь бас залуу байгаа шүү. Мантаас хөгшин юмнууд амьдраад байгаа юм ч тэд нарыг бүр нэг ийм бүр нэг хойно тийм үү. Чамин асартан суугаад дайм болж нь байхад хүндэн тушаагаад залуу хүндэн заагаад тушаагаад залхаг сууж байгааг
мэдээд байгаа юм. Морин гил дээр байсан ч гэсэндэ тэрэг цомцог болчоод тэр жилийн бүдүүн гизээ чирээд шившиглэж байгааг нь ажаад л байгаа юм л да. Бэчм бол цэмбэр энэ хэвлийн болчин харагдаастай л үтгэлсэн шүү. Яасан их идэлж хандаггүй тухвэ. Морин түртэл морилж чадхаа болчихсон өвдөгний хигээнүүд үхснээгээд залуучуудад үцэлцэн дайтхыг нь заагаад яваад байгаа юм. Бицтэй. Эдгэртэн залуучуудын зодоо эдгэртэн чигтээ дуусах юм бол эргээд тэндээ эв үүсдэг нь үрнэ. Энд ахс ороод ирэхээрээ л эвлэгдэггүй нь үнэ. Эвгүүтдэг нь үнэ. Төртөө босгох гээд түмэнтэй нийцүүлэх гээд дайтаж байгаа дайнд тэд нар одоо төвгөл байна шүү дээ гэж л хаанаас нь зохиж байна. Хэнийг нь хороохоо маш сайн мэдсэн тул ер нь жалаарыг л унгаах гэж хичээж л байгаа юм да. Ойлгож байна уу? Жалаарын ард талаас баруулаас угаас ачлаг тайварлаг энэ ном сумыг нагсаад уяас ойлго болоод ард талдаа байлддаг нь учраас тэндэ байх нь үнэ. Аана байх нь үнэ. Олон жил л тийм хэлбэртэй байсан шүү дээ. Тэр баруулаас уучин хэн нэгний ардал дарвах шиг юм өнхөрчл яв. Ялангуяа 10-гийн ард байх л болно. Жалаарууд бол энд 10-дгүүд. Ингээд л гог. Тэр гог ихлээд намнаад суухад үгэн дараад нь сухсарч зорилгоо биелүүлвэ. Үүргээ биелүүлээд байхад жамууха үүргээ биелүүлээгүй. Тэнгэр урууж нь зад залхаллаа гэд буруу байшилд оччихсан байгаа юм л. Тэнтэс бид нар чинь чиглэсэн жигүүрээ дайтаад ялчингсан учраас ингээд эвлэр. Чи ялагдаж эвлэрнэ үү? Ялж эвлэрнэ үү? Надад бодгүй гэдэг би чинь цухтаасаа. Тэгээ цухтаач гэсэн. Тэгээд яах вэ? Дараад нь миний толгой жамаараа өнхөрч миний ардуу нийцдгээрээ нийцнэ. Энд нь би 6-аагаа хангалттай бэлдэж байна. Ирээдүйн зэв жанжанг хангалттай бэлдчихсэн. Энийг яаж хийж байгаа даачхнаа гэж л итгэж байна. Чулуун шудраг зантай үцэгслэн хөөрхөн царайт үцэм чадвар нь үнэлгээд элдэг муу санаагүй юм чинь миний хүүчин нүгэрэнд нь цохилдсон да. Алуулчихгүй бол нүгэлтэй бусдад нэрлэгдэх л нэг залуу. Өөс юм ч гэсэн өрсч гэсэн. Тэйн дороо боловсралтан бусаа. Өнтөөс эцгийн толгойг навсан ч үрийн гэрэтээр нэгдлээ гэхэд манай тайчууд маань эцгийн минь бүрдүүлсэн эрхэм урчингууд тэнхэтний тэжээсэн эрхэм хүчтэнгүүд амьдрах таал нэг амьдрал. Миний амьдралын үүрэг тэдгээр ардуудын энэ хамгланд л утгатай байх нь чухал юм чинь. Ингээд бурхан алдууныг нь ороогоод барахын хөндийгөөр дутаасаар өрхтөө ирсэн дээ. Хойноос бол бүгс ухсан.
Тэмүүчин тэр муу нохоо зэхэ миний хойноос тавьсан гэн ойлгосон. Харамсалтай жаахан тэнэг байна да тэр балчир. Би залуудаа байсан бол хорхой уулаар орж ирээд яг нүүрэн дээрээс нь буухгүй юу гэж өмнөөс нь тооцох нь ямар хэцүү гэж санана. Гата чиний багшийн юм байсан байдаа минь зам давчлахаа мэдгүй чи уулын хүмүүн үү усны урсгал мөн үү гэж өрөвдөөд л яалтчгүй марны шандас өдөр тутмын арчилгаа чамааг нь болныг хайчаад байгаамаа. Нөгөөх маань бол тэгмээ залуу хүний ирч зуусан та шүдний ирчээрэл хойн тэнд бүх сугч гэдэл дагалдаад байгаам л та. Ахт сайцээж нь аргамжаагаа ластаж тэгээд л ёстой эр хүний ирэмгийн залуу насн дээрээ байдаг гэдэг чи чүү тайтал бүрэн дээр минь ирж байгаа юм л да. Зайлуул да хөөх юм. Бас нэг жанжин юм байх уу. Тэгээд л өрсүүд нүхлийг нь үзчихсэн. Нэмж тулалдаа тэрэггүй. Алив тэр жанжин юм бол ороод ир. Өрхөд минь ороод ир. Цай уул гэж сүв байдаг тууцаа. Хатаа тайм үзчихээд дахиж нэг хааллалтаад яах вэ? За тэгээд чи даахын толгойг авахгүй ч хавийн даяаныг нь дуусгах гэж л яваа байлгүй дээ. Гоо чамааг нэрээ яах вэ? Би чиний насан дээр байсан бо. Энэ хурхай толгойг тойроод миний толгойг тасчих боломж байлаа шүү дээ. Оваагүй тэнэг юм чи гэдэл хөлчин богн хон учраас хүлэгчин хөрөхгүй гэж сандаг юм уу чи? Гэдэл нэрэ тийм юм байна штэ гэдэл өнөөс өвбэд чинь бодоод байгаамаа хулгайч болтоо. Чи зам тавьчлахын тэрхэн зүйлийг нь элдэн хөөхтөө сэтгэж чадахгүй гэхээр яасан хурхай толгойг тойроод ирэнгүүт бэ чинь хунхаагаар давхина гэж бодоо юу гүүшүү тайхүү минь гэдэл тэр олон зэргээр тийм хурдан хөдөлж чадахгүй. Тэгэхээр нь аль өргөн замаар устаа зам хараад л яв. Үерлэж байдаг замыг голыг гэтэлж давахгүй. Чин газар зүгээрээ ирэх биш мэдэж байгаа үстэй гэд алтааг нь шүүмжлээ суучихваа нөгөө иргүү жанжин чинь. Багш юм гэсэндээ солиорч байгаа юм би чинь. Тэгсээр таныг та бидэнд урах уу гэрэлье гэж шүү хөөх юмтан. Над чиг өмх юмтнаар чи яан үзэ. Чи таныг юм уу? Би танаа тэмүүчэнд очих юм бол шөнө нь хүнжилт нь ороод утаглаад жамуухаада тэртийг нь авч өгнө шүү дээ. Чи ийм зүйлийг бодож жанжин гэж хэлэхгүй чамаа гэдэл. Өвгтийн дэргэд өмх ирсэн чинь хаана байна? Хөөхи зүбэдэдээс кайха таны сургаалыг сонсохоор бидэнд нөөлөгтэй мэт санагдана. Их орон илгэн саднаа бодох юм бол илчилж дийлэхээр л мэдрэгдэн. Сүнс минь гутаагүй байлгүй дайл гэж шүү. Ирчүүд нь байж
Тэгээд л ахсыг дагаж ардан дайжаад л өвгдгийг дагаж өвдгийг нь дэрлээгдэл эрхэл суух чинь болсоо манайг олоод хаал гэв. Чаддаггүй шүүгнөөдөгч. Тэгэхээр нь заамдалцаж аваад. Үсэндээ буурал тави, үгэндээ хурцч чи юу гэдэл ноцолдоо. Бас насаа гэсэн ч мэх илүүднэ хөөх амтны нугсыг нь таслах шахаад. Ой бич болохгүй шүү дээ. Ирээдүйдийн чинь жанжин шүү дээ гэд гараа татлаа. Аваа уурн хөлс хөдөлсөн бололтой. Угцарч аваад энэ дээлийн минь ураатглаа. Болж байна. Муу хүүчин. Борвиг наваад годрагдатаад толгойд нь тулаг углаа тавьчих ба. Тэгсэн ч аваа хилэгнэж байна. Суугаар орж ирээд хоолойг минь шахаж байгаад л нударга хэд султаж байна шүү. Үнэхээр та бидний талд урахгүй юу л гэж уйлаад байх юм. Урахгүй. Гэдэл чи наатаараа. Тийм үү. Жижигхэн хэд туугаараа миний бахим хоолойг тастаж чадна гэж бодоо юу. Зүгээр л илтэй ашигла гэж. Хэнгчэлвэ чин хорвоогоо сальсан да. Үхтэй хүртэл сургаалтаа өөрөөрөө бахархдаг шүү бич. Бич их сайн хүн байсан шүү. За.